За сайн байцгаана. Өнөөдрийн дэс 22,000 төсөл King Porter Club-ийн залуучуудтайгаа мөн Номонго компанийнхаа одоо бас залуучуудтайгаа нийлээд за энэ хоёр маань ингээд ард түмний сэтгэлээр бүтсэн хандвийг одоо халах голд төмөрт одоо гэр малаа алдсан бүх малчтаа бас Монголынхаа төмөн олонний сэтгэлийг тэгээд бид ингээд халах голын зүг өнөөдөр төлгийн жолоо залж байна. За тэгээд юуны төрөнд одоо энэ хандивт оролцсон бүх Монголынхаа сэтгэл зүрхээр нэгдсэн бүх монголчуудаа маш их баярлалаа. Мөн King Porter Club-ийн бас залуучуудаа баярлалаа. Энэ хэд маань өөрсдөө бас ирж очих зардлаа 100% дагаад за сэтгэлээ гаргаад ингээд 6-7 өний бүрэлдэхүүнтэй явж байгаа. За тэгээд мөн Номонго компани бас өөрсдөө ирж очих зардлаа 100% дагаад ингээд бас бидэнтэй хамт явж байна. За ингээд бид нэр 9 өний бүрэлдэхүүнтэйгээр явж байна. Тэгээ хамгийн гол нь энэ анх NTV телевизээр нэг одоо малчингийн талаар мэдээ гарсан. За түүнийг үзээд өнөөдрийн дэс 100% одоо иж үрэн гэр бэлгэлье гэж бодсон. Яагаад гэж бодсон гэхээр 2 сард өнөөдрийн дэс хамгийн сүүлд 22,000 төсөл маань 5 айлд иж үрэн гэр бэлгэлээ дуусны дараа дансанд маань 6 сая төгрөг үлдсэн байсан. За тэрүүгээрээ ингээд шууд 100% тэр айлд туслая гэж бодсон боловч судлаад ирсэн чинь 4 айл болсон. За 4 айл маань явсаар хагаад 10 айл болсон. За ингээ 10 айлд гэр бэлгэлэх гэдэг юм бодож байсан чинь улсаас одоо 10 айлд нь гэр бэлгэлж байгаа. Тийм учраас ингээд бэлгэлж байгаа гэдгийг сонсоод бид за ямар ч хандуур оржсэн. Хандуур бол 15 сая төгрөг оржсэн. Нөгөө 6 сая дээрээ нэмээд 9 сая төгрөг буюу ингээ 15 сая төгрөг болсон. 15 сая төгрөг бид иж үрэн нэг айлд иж үрэн тавилга ор авдар зуух яндан за нөгөө галтгооны тавилга тэгээ ширээ сандал гих мэтлэн ингээд будаа хоол хүнсний зүйл гээд маш олон зүйлүүдийг аваад ингээ хоёр порт дээр ачилсан ингээ явж байна. Тэгээд ямар ч хэлсэн төмөө олондоо маш их баярлаа. Нэг нь нийтийн төлөө нийт нэгнийхээ төлөө гэдэг шиг монголчууд эвтэй байхдаа үнэхээр хүчтэй гэдгийг харуулж чадж байна. Сайн байцгаана уу King Porter клубын залуус байна. Доронтой аймгийн халах гол сум руу өнөө удлын дэс хайр 2000 төсөлд нэгдээд манайх Портер 100% зардлаа дагаад ард түмнийхээ ачаа бараг малчтаа хүрэхээр явцгааж байна. Тэгээд хандивт нэгдсэн Монголынхаа ард түмэнд баярлалаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Номонго компанийн зүгээс халах гол гарсан төмөр төрцөө айлуудаа ингээд өнөө удлын дэсийнхаа тод хамтраад хайр 2000 төсөлд хамтраад ингээд манай компани зүгээс Номонго компани зүгээс ингээд хүмүүсийнхаа хандивт тослоор цугулсан мөнгөөр ингээд төмөр төрцөө айлуудаа хандивын бараануудаа аваад одоо халах гол руу бид ингээд явж байна гэдэг. Манай Номонго компаниас 100 өөрсдөө зардлаар явж байгаа. Өөрсдөө машинаар ингээд явж байгаа. За бид нарыг замд явж ирсэн чинь мессеж чат ирээд за манай энэ жаргалт хааны яг хойтлын зам дээр зоогийн газар гээд дүнзэн байшин байгаа. Энд ороод бүгдээрээ хүссэн хоолоо идэрээ гэж хэлээ өрссөн. Тэгээ бид нар хоол идэхгээ буулаа. Сайхан сэтгэлтэй бүсгүүд баярлаа. За тэгээ манайхаа энэгээр бүсгүүлж байгаарай. Манай 3 та тий би бас шарсаа авчих ч тоо. За бид нэр өхий шарсан бахавлаа. Таймер янз амсаагүй жиж. Үнэрлж байна хаа. Үнэрлж байна. Бүр сэтгэл нь харагдаад. За манай Номонгогийн хоёр. Манай King-ийн залууч. За тийм зоогийн газрын хамт олон баярлаа. Баярлаа.
36 37 Сүа. За баярлалаа. За тентигээс бид нартай цуг яваад одоо Сүхбаатарын замд оруулж өгсөө. Баярлалаа. За. Сайн явсан. Тэгээ. Сайн зураг даруул. Сайн. Баярлалаа баярлалаа баяр чаргал бүхнийг минь хуваалцсан баярлалаа та нартаа баярлалаа уулзаж учирсан хүн бүхэнд баярлалаа ухаарл бэлгэлсэнд баярлалаа өтгөр хүнгийг минь хуваалцсан баярлалаа та нартаа хүнийхэн хорвогийн хорон бүхэн ерөөлтэй хайрын нэрлийн гэгээтэй хорвогийн урт аймыг хамсатуулан өнгөрүүлж буй хүмүүс та нартаа баярлалаа баярлалаа инээд бэлгэлсэн хүн бүхэнд баярлалаа итгэл хайрлсан хэн бүхэнд баярлалаа зүрх сэтгэл бүхнээ зориулсан баярлалаа та нартаа баярлалаа амьдрал бэлгэлсэн хүн бүхэнд баярлалаа зүрхэнд мөх тэвэтэн унотгэмин тэртэ алсаа. За замаар дүүрэн ийм галт шатсан амьтад зөндөө байна. Яана. Тэнд одоо гал хараа унтраагүй. Энэ уугж ин тэнд. Гэхдээ хүн ажиллаж байгаа юм шиг цурамд оруулаад байгаа мó яагаад байгаа. Гэхдээ гал дүүрлэж юм бисээ дорооноос гэж харлаа. Тэгээ энд нь хараа ингээ амьтаа. Яана Монгол минь шатаа дууслаа штэ нэр. Ивэ мэндэ. Гэ амьдэр шатцаараа. Орсон шүү дээ. Нөхдөө эх орноо хайрлаач. Ядаж на тамхиныхаа цог могийг унтраал да. Тамхиныхаа шиг битгий цонхоор хайл да. Чи маш олон амьд амьтан шатаж өгч штэ. Маш олон айлууд ор хоронгүй, гэр оронгүй, мал хөөгүй болж штэ. Тэгвэл хувцартай байж л та монголчуудаа. янзаг
Гүт намтан ирээд чон нохооны хооллсон юм байна да. Жижигхэн зулцэг байна шүү дээ. Ший зээрийн жижиг. Яана энэ тамхиныхаа иш мишиг унтрааж хаялдаа тамхич юм да. Ямар байгаад сууж харж байна. Шатсан газар зээрүүд сүргээр явж штеп. Тэндээс энэ хизээ гарсан төмөр илээ. Одоо тэр он сарын яагаад бол л дээ. Гараад одоо 6-7 хоног шүү дээ. 6-7 хоног байна. Тэгээ танах одоо яг энд гэртэйгээ хичнээн тооны малчаа ингэж шатчих юу? Гэр хашаа хороотоо тэгээд 200 гаруй хойно 100 гаруй ямаа. Тэгээд 100 гаруй ишиг тий 100 гаруй хураг. Яг нийлээд 600-аад бараг. Адуу өхөр 2 адуу ундаг 2 баримж чадсан. Уяатай байсан юм уу? Уяатай байж бод. Тэгээд төмөр ирж байгааг харчаад ямар арга хэмжээ авсан юу? Яаж чадлаар тэмцэв? Одоо төмөр ирж байгааг мэдээд малаа л хашлаа шин. Малаа хашаа тий. Малаа хашаад манад нэг 10 гаруй залуучууд байсан. 10 гаруй. Тий. Тэгээ амханда төмрийг ирэнгүүт л унтраах гал үтсэн юм уу? Тий. Тэгээ унтраах гэж үзэхээр өөрөөс нь арай шатлаг гарсан шүү дээ. Тэгээ танаас юу үлдв? Хувц өмсөө уцтаал үлдсэн юм уу ер нь? Тий. Өмсөө уцтаал боллоо. Тэгээ босод бүх юм шатсан уу? Бүх юм шатсан. Зуух муух одоо яндан мандан инээтрээ юм юу ч үлдээгүй юу? Зуух яндан л үлдсэн. Үлдсэн үү? Тий. Тэгээ босод бүх юм шатсан. Тий. Өөр юм бол юу ч үлдээгүй. Тэгээ одоо хичнээн толгой малтаа үлдв. За нэг 700 гаруй толгой мал байсан. Тэрнээс одоо нэг 300 гаруй 400-аад 400-аад л үлдчихв. Тэгээ сая улсаас шинэ гэр өгсөн юм байна шүү дээ, тий? Тий. Улсаас гэр өгөөд. Тэгээд сая өчтөр ороод нэг юм яалаа. Гэрээ барьж дуусгав. Одоо тэгээ энэ голынхоо хөдөлтөд танах юу байх юм уу? Тий. Одоо өөр бэлчээр байхгүй шүү дээ. Хаашиж байхгүй. Харин ингээд харахад нэр нь үүс ногоо гэхээр юм харагдахгүй л байна да. Тий. Энд баг юу үлдээгүй. Голын ард нэг жоохон юм үлдсэн. Тэрийгэ бараад л очино. Тэрийгэ бараад. Нөгөө нэг ер нь бол нэг 14 гэр шатсан, 10 өрхийн 14 гэр шатсан гэсэн нөгөө айлууд нь хаагуур байгаа юм бол. Одоо энэ баруун урд шиг уг нь бол энэ хаваар л байдаг гэсэн юм уу? Ойролцоо. Үгүй баруун урд шиг 3 дахь гэж байдаг. 3 дахь багаар л айл намд шатсан гэсэн. Энэ төмөр энэ хаанаас орж ирсэн юм? Төмөр одоо Эрдэнэ цагаанаас гарсан л төмөр гэсэн шүү дээ. Тэгээ энэгээр ингээ ороод тавиад ирсэн юм тийм. Аимшигт. Одоо тэр бол хараа уугаас байж шүү дээ. Бүрэн дуусаагүй уугаал байж гин гэсэн үг. За тэгээд өнөөдрийн дэнс хайр 2000 төсөл. За тэгээд арт түмнийхээ сайхан сэтгэлээр за тэгээ нөгөө King Porter клубын залуучууд, Номонгоо клуб портертэй залуучууд маань одоо арт түмний сэтгэлээр бүтсэн маш сайхан гэрийн тавилгуудыг бид нэр ачаад ирсэн байгаа. Тэгээ энийг одоо танаа гэрвэл бас одоо бэлгэлэх гэж байгаа юм. Тэмээ галд өрчсөн одоо энэ байгалийн гамшиг гэдэг бол хилж ирэхгүй хийс ширдэг учраас тэгээ ямар ч гэсэн танаа гэр сая өргөө цагаан сайхан гэртэй болсон байна. Одоо хэдүүлээ очинд тавилгаа өгсөн тэгээ оруулж өгөндөө. Энэ бол төм олны хайр шиг юм аа. За.
За сайн байцгаана уу. Өнөө өдрийн эдийн сайр 2000 төсөл халах голын одоо түүмүрт 10-аад айл одоо малх уу гэр орноороо өртөж өмссөн хувцастайгаа үлдсэн гэдэг мэдээллийг сонсоод хандив зарлаад за хандиваасаа нэг 15 сая төгрөг босоод за тэндээс 12 сая төгрөгөөр нь бүх одоо энэ 10 айлт арууланд нь иж өрн тавилгатай болгоужуулахаар бид Улаанбаатараас King Porter клубийн хамт олон Номонго компани хамт олонтойгоо нийлээд бид халах голдоо ирсэн. За ингээ ирээд бид хамгийн ихний айл Ууганбаяр гэж одоо залуугийн гэр бүл одоо эднийх 6 хүүхэдтэй байна. За тэгээд энэ 6 хүүхэдтэй айл маань галд 700 гаруй малнаас 300 гаруй нэг энэ бараг 50%-ийг нь гал түүмэрт алдаад за тэгээ сая улсаас ийм шинэ гэр өгсөн гэж байна. За энэ шинэ гэр өгсөн. Тэгээ гэр нь бол сая хоосон байлаа. Бид орж бүгдийн тавилгаа өгсөж сая хийлээ. За ингээд хамгийн ихнийхээ айлд бид нэг боддоор яг туслаад байж байна. Тэгээд энэхүү аянд нэгдсэн бүх Монголынхаа ард түмэндээ маш их баярлалаа. Энэ бол зөвхөн та бүхний хүч шүү. Facebook найзуудаа маш их баярлалаа. Одоо бүхэл зүйлийг хамтдаа итгэж сэтгэж дэмжиж тийм ээ өдний хүртэл бид нар маш олон 38 айлд одоо бид нар ингэж аз жаргал хайр энерлиг түгээж маш олон хүмүүст хайр түгээж гэр оронтой болгосон. За ингээд өнөөдрийн дэнс та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээсээр бах болно. За одоо бид нар үлдсэн 9 айлаа энэ спорт зааланд бүх хуваарлаад бид нэг айлд ингээд тавилгатай нь хуваарлаад тавьсан байгаа. Ингээ 9 айлдаа спорт зааланд өгөх гэж бид нэр явах боломжгүй. Яагаад тэгэхээр 50-аас 100 км нэг айл нь 50-аас 100 км-ийн зайтай болохоор тэр бүх айлууд руу хурч явж очно гэсэн бол үнэхээр хэцүү учраас бид нэр хамгийн ихний айл нь халах гол сумын яг энэ хажуу талд байгаа учраас бид нэр жишг болгоод ингээ бодит газар дээр нь тогтчуулаад өглөө. Үлдсэн 9 айлаа спорт зааланд малчт маань одоо ирж байгаа гэсэн тэгээ очиод гардуулж өгөх болно. За ингээд хайр энерлиг түгээж үргэлж хамт байдаг Монголынхаа ард түмэнд маш их баярлалаа. Монголчууд эвтэй бол хүчтэй гэдгийг бид нэр цаг тухай бүрт харуулсаар явнаа. За ингээд надтай цуг бас энэ King Porter клуб залуучууд маань бид нар 9 хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа. За тэгээ Номонго компани хамт олонд баярлалаа. За энэ идийнхаа хүчээр л одоо би явж байна. Тэрнээс ганцаараа явсан. Ингээ 8 залуу надтай нэглээ ингээд 9 үлээ. Эрдний 9 залуу явж байна гэж. баярлалаа амьдрал тааралцсан хүн бүхэнд баярлалаа хаз чаргал бэлгэлсэнд баярлалаа баяр чаргал бүхнийг минь хуваалцсанд баярлалаа та нартаа баярлалаа уулзаж учирсан хүн бүхэнд баярлалаа ухаарл бэлгэлсэнд баярлалаа өтгөр хүнгийг минь хуваалцсанд баярлалаа та нартаа хүнийхэн хорвоогийн хорон бүхэн ерөөлтэй хайр нэрлийн гэгээтэй хорвоогийн урт айныг хамсатуулан өнгөрүүлж буй хүмүүс та нартаа баярлалаа баярлалаа инээд бэлгэлсэн хүн бүхэнд баярлалаа итгэл хайрлсан хэн бүхэнд баярлалаа зүрх сэтгэл бүхнээ зориулсан баярлалаа та нартаа баярлалаа амьдрал бэлгэлсэн хүн бүхэнд баярлалаа хайрыг мэдрүүлсэн хэн бүхэнд баярлалаа утга учир минь болсон үрстэй баярлалаа та нартаа хүнийхэн хорвоогийн учир бүхэн өвдөстэй ухаарл сэхэрлийн шижинтэй Оронтын Facebook оюун сүх гээд найз маань нач хэрэггүй. Оюун сүх гээд найз маань юу байсан? Өөрийнхөө Facebook найзууд донд хандив зарлаад тэгээ өчигдөр зарлаад өнөөдөр над руу өглөө 8 цагт 641 мянган төгрөг шилжүүлсэн. 641 мянга. Тэгээ энийгээ би шууд 10 хүндээ хуваагаад 64 мянга болгож байгаа юм. Уг нь бол 64 мянга 100 болох хэвээр. Даанч 100 төгрөг байхгүй уучлаарай. 100 мянган төгрөгийг би идсэн гэж бодчихвол. За ингээд 64 мянган төгрөгтэй авдарт нь ингээ хийж өгөх гээд байгаа маа. Ингээд энэ айлын 64 мянгаыг
Экорайс. За манай Экорайс маань за энэ сандал ширээ. За арт түмнийхээ одоо сэтгэлийн хандуур авсан ширээ. Одоо энэ бүгд арт түмний хандуур авсан. За Экорайс компани маань ер нь Монголын баг хамгийн сор болсон гой будаа оруулж ирдэг. За савлгаа 5 жилийн савлгаатай ингээ 25 жил будаа. Нэг айлд 25 жил будаа бид нэр өгч байгаа. Экорайс компани. Энэш минь хөө. За мэ. Гой бидэг үгүй. За юм гой. Самт фотолкнууд байна тийм ээ. За ингээд хоёрын бичсэн. За мэ. Ийм чамаг мөкөө. Хоёр их хэрэгтэй юм тий. Сайхан. За мэ. Гоо за мэ. За. Чимгээ. Юу яасан бэ? 3 настай гэсэн үү те? За. Нэг иймэрхүү дээ. Бүр тутам нэг л дутуу юм санагдаад байгаа байхгүй. За, баярлалаа. За, баярлалаа. За манай King Porter клуб Номонгоо. Энэ хэд маань бас 100% өөртөө бүх бензин тосоо хийгээд энэ бүх тогшлоо ачаад ирсэн. Бид 1200 км явж зөөлж ирсэн. Өнөөдөр одоо очиод 9 айлд авах байлаа. Яг одоо энэ эдгээр өгнө. Амар гоо инээж байна. Аж аргал маргалтай явал та. Амар аж аргалтай явдаг. Энийг манай. Гоо инээж байна. Аж аргалтай явал та. Инээж байгаа мэдэхгүй гасалтай. Манай. Тааж байна лээ. Жоо байж байгаа эзэн хүлээж байгаа. Машинтайгаа рекламд орсоор ачи. За нэг байж. За яа. Тасоо дүүч. За, нэг би наймаа шаа. Дараа тавьж шүү. Би тавьж өгч. Та баримт өгөх гэдэг наа. За хоёр. Яаж бэ? Дахиад гой тавьж. Ороо. Одоо нэг тавьж. 100. За, яваарай. Одоо нэг 50 нөө. Дөрөв шүүгээ тавьж. За, ингээд тоо. Хаадар орох. За. 125 хэл Экорайсыг King-ийн хараацаар гавжуулаа. Тоошо суугаач. За боос. Чи 10 орыг давхлахгүй ширатгаа. Болно шүү дээ. Манай катаных нь болно. За, манай багийнхан өнөөдрийн дэс 22 мөд төсөл Монголын сайхан сэтгэлд том олонтойгоо нэг чанд босгож халах голын төмөрт мал гэр одоо байгаа бүхнээ гал далцсан айлуудад туслахаар халах гол ирсэн, халах гол сумд ирсэн. Ингээ спорт зааланд маргааш малчтайгаа уулзаж арт түмнийхээ сэтгэлийг гардуулж өгөхөөр өмнөдөө өрсөн байна. За ингээд нэг айлаар ингээд бид бэлтцсэн. Тийш юм уу? Ингээд. За ингээ хоёр дахь айл.
10 айл байгаа. За манай үзүүлэн бол энэ байна. За ингээд энэ ширээ бол нэг бэлгэлсэн учраас энд ингээд засаа тавьсан байгаа шүү хамгийн гол нь. Тэгэхээр энд 2 ширээ байна гэсэн үг. Тэгээ бэлгэний ширээ учраас ингээд бас ямар нэг ширээ өгч байгааг тэр хүн нь бас өөрөө үзээсэй тэгэхгүй бол өөрийнх нь ширээ байхгүй бол бас гайхна. За ингээд шүүгээ. Ийм. За бүр ингээд тавгнууд, аягнууд, халбах сэрэ, хоолны шанаг, бүр алчуурн, тавгийн чихрийн тавг, галтгооны алчуур, за экорайс. За ингээд авдар байна. За бүр ингээд дээл байна. Энэ нэмхтэй дээл, энэ эрэхтэй дээл, ингээд цам зунд. За энэ нэг хүн Ахмад настад бас юм бүсгчөөр гэсэн учраас Ахмад настаа өмнө ингээд бэлтгэсэн байна. За ингээд сайхан фишинг. Зоох фишинг. За ингээд бүх юмтайгаа хайч мэтлээ. За ингээд ширээ ор. За энэ тарих байл айлаар ингээд бэлтгэсэн байгаа. Экорайс маань ингээд байж байна. За ингээд бид маргааш гардуулж өгөх бэлэн болсон байна да. За манай найзууд дүүнэр их ажлын дараа амс хийж байна. За нөгөө NTV телевизээр мэдээгээр гараад ирсэн одоо цогцсонбрах ирсэн байна. Тэгээд энэ хүнд бас манай 20% төсөл маань бас гэр ээж өрн тавилгаа бэлгэлнэ. За эндээс сая бид нар нэг айлд өгсөн. Одоо ингээд 9 айлын тавилга ард түмний сэтгэл одоо энэ зааланд байж байна. Одоо тэгээ малчт маань эхнээсээ цугулж өгнө. Тэгээд за сайн байна уу? Сайн байна. Сайн явж ирөө. Сайн явж ирлээ. Та сайн сууж гин үү? Сайн. За юу танах чи одоо шинэ гэр авцсан уу? Шинэ гэр авсан. Хэдэн шинэ гэр авсан? 2-ыг авсан. 3 гэр шатад 2 гэр авсан юм. Тий, хүүтэйгээ нэг гэр. Хүүч нь харин гол нөгөө нэг юу болцсон байсан гэсэн чинь тэ. Шинээр гэрүүл болоод шинэ гэр бариад байжсэн байлаа шүү дээ. Надлаа өнгөрсөн 6 сард би хүүгээ айл болгосон. Тэгээ шинэ гэр ирээд хажуудаа байсан юм шүү дээ. хажуудаа айл байсан. Хичнээн тооны мал хөрч хохирол амссан. За хонь ямаа 300 гарна л юм. Төлийн тооцохгүй гарл. Тий. Ямаа ишгэлээд 30-аад ямаа ишгэлцсэн байсан. Хөрхи бүгд төлөө. Төлтөгөө тэгээд бүр шатсан. Хонь бол хургалаа талдаа орж ирсэн. Тий. 200-аад хонь хургалсан баг. 350 тонн хургалах. Одоо хичнээн малтай үлдв. Одоо бол хонь бол 200 хоньтой л үлдсэн дээ. Тэр бол Weos Mac компани мал хардаг байхгүй. Бос уу. Тий. Тэгээ компани мал 250 хонь харддаг. Компани одоо тэр нь хүрхгүй л ш тоондоо бол. Тэгээ өөрийн хувийн өмч бол баг байхгүй. Компани малаас одоо тоондоо баг жоохон хүрх. Хонь бол хүрхгүйтэй л байна юм. Тий. Өөрөө тий амны малгүй хонь ямаагүй л болж шít. Ямаа нэг 160-аад ямаа шатсан. Өмсөн уцтайгаа л үлдсэн үү? Өмсөн уцтайгаа л үлдсэн дээ. Нэг ийм нэг ноошин цамц нэг мактал үлдсэн. Тэгээ одоо гэр дотор хогшлий тогш юу ч байхгүй юу? Юу ч үлдээгүй шүү дээ. Бүгд л шат. Одоо ямар ч нэг 2 шин гэр, хоосон 2 шин гэртэл байгаа юм байна шүү дээ. Яг болсоо бас одоо яг заны воинд өстө болж ийн. Тийм ээ. Хамгийн гол нь нэг таны чи өөрөө чинь нөгөө нэг телевизээр гарсан баангууд хүмүүс нэг л айл гэж ойлгосон байлээ. Би бас тийм ойлголтоогоор би шууд зөвхөн танаа гэрт одоо яг өөрөө чи үзэл нэг шин гэр бүтэн тавилгатай авчирыг гэж бодоод гарын гисэн чинь судалсан чи 4 гэр болж хувирсан. Тэгээ 4 нь явсаар 10 гэр болж хувираад 10 айлын 14 гэр гэж ярьсан. Тэгэхээр нь одоо бид нэр ханд босгож жагаад ард түмнээсээ нэг 15 сая төгрөг босгож байгаа. Тэгээд ингээд иж үрэн тавилганууд 10 айлтаа бэлдээд ирсэн. Тэрийг л одоо өгөх гээд байна л да. Яг төмөр бол юу юуг л маш хурдан нөмрөл ороод ирсэн. Тэр амар хүчтэй салхинд бол амар хурд орж ирж байгаа. Чи ирээл дээрээс бид цоггож наанаас нь явж ирсэн. Тэгээд гал хараад эргээд давхад ирэхэд гал араас ингээд ороод ирж байгаа юм чи. 8 км морьтой явахад араас нь зүгээр хөөгөөд машинтай очсон байхгүй би тийм. Машинтай 8 км гадар тахгүй. Тэгээ портертой л баг уралдаал гал ороод ирж байгаа юм чи. Ирээл ирээсээ шууд моцыг л буулгаад мал руугаа хүү давхад би морин имиж давхад тэгэл үхэр адуу ойрхон байсан хаа очиж.
Шүү тэгээд хөөж ирээл тэгээд гал ороод ирсэн. Тэгээ би гэр орон хашаатаа маш шатна гэж ойлгоогүй шин. Халцгаа байсан юм чинь гайгүй байлгүй дээ. Халцгаа байсан юм уу? Гайгүй байсан. Цог нь өсрээд шууд ерөөсөө галаа шуурчт юм бэл. Шууд нэг цаш шуурдаг штэ. Тэр шиг галаар шуураад шууд тэгэл нэг очмочин өсрөл олон жил тий. Бууц ихтэй байсан олон жил байсан. Тэгээ тэрүүндээ тэгээ шатчихгүй. За ямар ч сая энэ 2 цаг шахуу дээр үхэр адуун дээр хөөцөлтөд байж ирсэн. Би эхлээд хүүтэйгээ цуг хүү адуу хөөж ирээд адууны бууршаа яваад гшээ талаа. Ихэнх нь явцсан. Тэгээд хашаатаа идэв тэжээлийн морьдоо гаргаад би тэд хурахтай өнө худган дээрээ аваачаад. Тэгээ адуу байхгүй. Хүү харин тэр урд экс рүү орж ийн адуу гэд төмөрийн жоохон туяанд адуугаа хараад. Тэгээ давхиад очиод адуугаа хөөж ирээд адуун дээр очиж мочиг л насах болсон. Тэгээ мочигны юу дохоо ингээд анимчаад би дахиад очихгүй. Тэгсэн чи хүү мочиг л асгаж адуугаа явуу хөөч. Тэгээ хүүгээ сундалдаал адуугаа хүлдөө оруултал адуу нэг тоошоо гараа авчихсан юм галын төхрөө. Тэгэл морин эмээл хүзүүн дээр хацаа хүүгээ буугаа чи наана байж байгаараа гэд өхрийн захт буулгах чаши адуугаа хөөдөж хүүхэд байхгүй. Тэгээд амар сандарсан би бол. Тэгсэн чинь харин ашгүй. Тэгээ ашгүй харин нэг төмөр өнгөрсний дараа харин бөөгнөө дээр. Хаана үжсэн та нар? Манай худган дээр гүг очиж, ээж дээр гүг очиж. Тий. Тэгээд зүрх пал гээл явсан юм тест. Би бол одоо тэнд элдвийн ботцоо. Тэр мал тогтоож явахдаа элдвийн ботцоо. Ганцаараа үлдчихгүй дээ гэж бодож илээ. Янзын юм бодогдсон юм л шүү дээ. Тэр төмөр дунд. Тэр галан дотор чинь тэгээд энэ талаас сүнг гэж амар шуугаж гард юм лээс гал чинь. Тэгээд энэ талаар чинь гал гараад би нэг жоохон цоорхоо дотор тэгээд мака тайлж нүдээ чинь. Тэгэл өөрхий яхаа нэг жоохон цоорхоо аваад үлдээд малтага үлдсэн. Тэгээ нэг 2 цаг гарны дараа тийм тий. Чадлаараа тэмцсэн. Тэгээ хамгийн гол нь эхнэр хүүхдүүд нь тэгээ тэнд цомцоогоо байжсэн. Тэр л одоо хамгийн сайхан жаргал байсан юм шүү дээ. Тий. Ан тэрий чи хүмүүс хараад их огшсон байлаа. Тэрийг хараад би баярлсан. Монголын ард түмэн бол үнэхээр сэтгэл гаргаж туслаа. Сая өчигдөр уржигдөр нөгөө даваа ирсэн шүү дээ. Манай дүү тэгээ сайхан дүү ирсэн. Би сайхан танилцсан. Би ямар ч танихгүй хүүхдүүд ингээл хаа гэж хүрээд ирсэн. Орой ирээл хоолцоо хийж өгөл юм уу өгөл явсан. Даваа дарж игээд сайхан дүү. Тавуулаа ирсэн. Хоёр эмэгтэй. Бас тэгээд ард түмний тусламж, найзуудынхаа тусламжийг өгч явсан. Тусламжийг өгөөд 11 сая төгрөг гардаж өгчөөд. Одоо тэгээд сайхан цоо шин гэртээ болоо, шин тавилгуудтай боллоо. За нэг хідэн мал хуу авах, нэг хідэн жоохон төгрөгтэй боллоо. Одоо ингээд яах вэ? Бүрэн болохгүй ч хэдийгээр хохирол ихтэй ч гэсэн ямар ч гэсэн төмөө олон бие биендээ тусалж чаддсан юм байна гэдгийг хардаа. Яста мундаг харлаа. Энд бол яста мундаг юм. Гоё яста монголчууд бол үнэнд энд гоё болцсон юм. Эний чинь одоо яста 21 дугаар дуун чи өөр болцсон юм. Шал өөр юм юм. Амьд явахт бол бүхэл юм бүтэн юм байна гэж л харж байна. Баярлж байна. Одоо та хэдэд бол итгэхээ сайхан баярлж байна. Тэгээд дээрээс нь би бас уриалмаар байгаа байхгүй. Одоо малгүй болцсон айлууд айгүйх шүү дээ. Бүр харлцсан. Тэгэхээр энэ манай хажуудлын айлын манай хөрсдөө одоо 100 бараг 200 төгрөг шатчихлаа шүү дээ өргий. Юу ч болцсон. Юу ч болчихлоо шүү дээ. Одоо манай ойрхон хөрс олон жил байж байгаа айл дүү байхгүй маань. Тэгээ энэ малчт одоо энэ бүр хотоо харлуулсан энэ малчт маань Монголын малчид маш олон шүү дээ. Тэгээд нэг малчин өрхөөс одоо мал төлж гин. За сайхан гайгүй болоод ирэхээр ингээд төл мал тийм ээ. Үнэхээр мөнгө төгрөгээд авахгүйгээр бас бие биендээ ингээд мал хуугаар малчид бие биендээ мал хуугаар туслаарэ. Буян буцаж ихтэй бороо мэд тасгана гэдэг шиг тий. Тэгээ буцаад мал дагсан үнэ ам тусна гэж үгүй шүү. Тэгээ малчид юм шүү. Малчин үнд бол за гэр бараа гэхээсээ илүү мал шатна гэдэг л хамгийн том одоо том асуудал шүү дээ. Бид чи одоо энэ бараг 30 жил мал дагалаа шүү дээ. Тэг чи одоо тэрэг чинь нэг жилэнд одоо ишиг ба шүү дээ. Одоо тэр чинь ингээд хилэн хязаалан бол явна. Чи бас хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Өсгөх юм болно шүү дээ. Би бол 13 оны зууданд бас нэр өгсөн шүү дээ. Зуудагтаа билээ. Яаж юм? Зууданд юм үлддэм юм л. Үлддэм байна. Тэг юм хүн бас жиж жагаад аваад үлдчихдэм юм лээ шүү дээ. Биш нэг 100 гарна бас 200-аад хон ямаатай байсан. Тэгээд ер нь зодонд нэг 50 ямаа авч үлдсэн дээ. Төмөр бол ямар ч найраа. Төмөр бол өстой ямар ч найраагүй юм байна. Хэцүү юм чинь тэр юм биш үү? Гал бол. Тэгэхээр энэ хүмүүс ер нь одоо хөдөө хэр маш их төмөр гардаг шүү дээ Монголд. Энэ нөгөө татсан тамхиныхаа шиг л бас болгоомжлож байгаа. Тэрийг унтраагаад машин тэрэндээ унтраагаад эсвэл
газар хаяа би бас ингээд юу ч тийм. болгоо тэхэл хэрэгтэй байхгүй. Би бас энэ хүн төмөр тавьсан хүнд бас санаа зовж ийн хөрх. Одоо яанаад энэ хүнийг одоо Тэр яг юу бас би тэр талаар сонсоогүй. тэр хүнээр хичүүлж штэ. Характерын яндангаас гарсан гэж ярьж штэ. Бас л өөрхий мань шиг л нэг ядарсан баг Өөрөө штэ. тэрийг хүлээсэн юм биш үү гол. Улсуудын яриагаар бол тийм яриа л штэ. Санаатай бол биш. Өөрөө Санаасургуу, тийм. санаатай хүн төмөр тавина гэж байхгүй штэ. Тэ өөрөө хүлээнэ гэж байна. Бас өөрөө тагдадаар очисон дуулдаал байлээ. Энэ тэгээд тэр хүнийг бас өрөвдөд өрхий дотроо бас Гайгүй байлгүй дээ. Тэг өөрөө үннээ хүлээгээд шударгаар би санаатайгаар төмөр тавина гэж бол байхгүй ингээд штэ. цаг үсгэсэн ийм бол байдаг штэ. Тийм штэ. Энэ ч гэсэн бас алдаж Гайгүй имдэг байлгүй, хүн байлгүй байх хэрэгтэй. Тэгээд хэрэгтэй санаатайгаар ямар хүн төмөр тавина гэж байхгүй штэ. Би бодвол тэр хүнд бас их юу яаж ийн эмзэглэж ийн. Ойлгох байлгүй дээ. Тэр үнд чи гомдол гаргаад байгаа хүн ч байхгүй юм чи тийм ээ. Гайгүй одоо хүн амтын шатчаагүй байх та. Болохгүй тийм. За баярлалаа. Одоо тэгээ ороо сайхан тавилгаа гардаж аваарай. За баярлалаа. Тэгээ сайхан амьдраа удахгүй дараа жил ирэхэд мал чинь бүр төрлөө хэдэн одоо баг нөгөө Та хэдийн воин одоо сайхан халах голын тал газар нутгийг бүрхэхээр малтаа болоорой. Айруу дартар шиг ээ. За. Галт эд зүйлээ одоо алдсан те мал хорогдолтой болсон энэ малчтай туслах үүднээс өнөөдрийн дэнс хайр хоёр муу төсөл маань малчтай зориулаад энэ хандив мөнгөөр ийм сайхан гэрийн иж үн тавилгууд авсан байгаа. Ерөнхийдөө энэ тавилгууд нь бол яг ийм ор 100 маань ингээд бүх юмтайгаа авдартайгаа за экорайс гэдэг ийм сайхан 25 илтэй будаа. За тэг айл өрх болгонд ийм дээл хувц байгаа шүү. За энэ галтгооны шүүг аяг тав ингээ бүх юмтэйгээ ингээ ширээ одоо энэ нэг ширээ энэ хүн бэлгэлсэн учраас ингээ тавьсан байгаа. Тэгээд тэр модон ширээ гэдэг ийм байгаа. За тэгээд бүгдээрээ адилхан учраас одоо энэ нь илүү тэр нь илүү гэсэн юм байхгүй учраас манайхаа өөртөө очиод зүн сонгороо нэг өөртөө сонгоод урд нь зогсож байгаа. Өөртөө очивол за яг хоо тэр авдарных нь хээ жоохоо өөр байгаа. Тэгээд очир бэлэгдлээ харж байгаа өөртөө очиж зогсож байгаа. Энийг бас нэг айл энэ чинь нэг өндөр настай хүн байгаа юу? Энийг ураг танд одоо нэг од ахтал өгөх юм байна л да. Энэ нэг залуу ийм бүс яасан. Тэгээд арай ахмад настай хүнд нь энэ бүс яачаарэ тэгээд өгсөн. Тэгэхээр энэ бүсийг бас Бэлтэй юм би. гоё нөө. Ой үсч. Хэн юм бэ? Луу юм уу? Луу юм шиг. За дөрөв хүчтэнтэй юм ба штэ. За тэгээ одоо хамгийн ахмад энэ дундаас хамгийн ахмад нь таал юм ба штэ. За одоо Тэгээ энэ дээл энэ нэг сайхан энэ бол за бодвол энэ эхнэрт чинь яаж байгаа вэ? Энэ нэг бас хүмүүсийн л өгсөн юмнууд ч байна. Нэг ийм сайхан дээл байна. Эхнэрийг хангалаарай. баярлалаа. За энэ хувцсана. За энэ одоо танд бараг таарах бахаа да. Ийм сайхан. Янз сайхан. Эндээс нэг бонгод орсон. Угаасаа Нотонбаатар гэдэг таних биш үү энэ. За ийм сайхан дээр. За нэг арт түмнийх маань сэтгэл шүү дээ тийм ээ. Баярлалаа одоо хэлэх ч үг болдохгүй байна. Та хэд одоо Дурдаа нас сайхан яваарай. Малынхаа тоог өсгөө тэгээ Монголынхаа ард түмэнд автай шимтэй махаар тэгээд эргээд хариу барина сте тийм ээ. Тэгнэ. За баярлалаа амжилт. За одоо тэгвэл за энэ ингээд танах шууха. За юу. Тэгэхээр нөгөө гадаа байгаагийн чинь яа гэсэн үг лээ. Хүүд өгчих тий. Хүү чи хаана нэ орж ирсэн юм уу? Айлээ. Тэр хүүхдээ тэгнэ. Хаана? За эднийх маань нааша. За сайн байцгаана. Энэ ёо 3 настай хүүгийнх нь хувцсыг наашаа өдрөөч. Хувцаа наа өдөр. За хин гэдэг айл лээ. Бат. Бацангийн бат. Мал нь бүр юу ямар ч малгүй болсон гэлөө. Бүх малаа шатац юм уу? Өхөр маань нэг азар гадуу. Нэг азар гадуу хичнээн тооны хүрсэн. Хөл мөлтэйгөө 250-аад өхөр байсан юм уу? 250-аад өхөр 40 тонны одоо хойны маань хэлсэн 250-60 тавтай. Алцаа төгөр оронтой уулцсан. Мал хойгоо бүгдийг алдсан юм. Тий. Хойны маань нэг одоо нэг 100 гаруй амтаад хагас тоолдоод л байна. Өхөр бол ерөнхийдөө 2 тугуултай байна. 6 ончин тугуултай. 6 ончин тугуулсан. Одоо 6 ончин туглаа бас өсөх гэж бас чартаа. Тэгээд одоо чартаа одоо үнэ айлаас үнэ ачаад хаас үнэ авчирчаад тэлээлээд л
хоёр орно. Тэгээ яг хоо Монголын төмний олон сэтгэлээр болох бах гэх. За тэгэхээр Монголын малчид бол маш их малтай шүү дээ. Одоо бүх сум орон нутаг тийм ээ. Малчид маань бас энэ залууга одоо энэ гэрүүлийг дэмжиж одоо чадлаараа унаг байна уу, тугал байна уу тий хонь хураг ишиг байвал ингээд сайхан сэтгэлээр бас энэ залууд туслаарай. Бас бие биендээ ингээ малаа одоо зараад үнэхэх биш зүгээр бие биендээ туслаад мал өгч туслаарай л гэж одоо хүсье да. Тэгээ удахгүй зүгээр одоо удахгүй ингээд нэвтрүүлэгдсэд тэгэхээр маш олон хүмүүс мал нэгээд тусалж байх. Дараа жил ирэхэд хотоороо дөрөн хонтой, ямаатай, өхөртэй болцсон байж байгаа. За амжилт хүсье. За та бүхэнд ажил амжилт хүсье. Ард түмнийхээ дэмжлэгээр нутгийн зан болон Монголынхаа ард түмэнд маш их баярлалаа. Дэмжлэгээрээ та бүхнийхээ дэмэд болж байна. За ингээд эд тогшлоо аваад тэгээ гэрийн зүг гэрээ сайхан төгчөөлөөрэй тий. За баярлалаа. За дараагийн айл энэ айл сонгосон айл байна уу? Хичнээн тооны мал алдчих. Манайх гаваа манайх нэг хороо өсгнээс нэг 20 юм ямаа хон ямаа нэлс нэг 13 юм. Гэрээ гал алдчих. Гэрээ. А бүр юу ч байхгүй болсон гэрээ. Тавилгатай манайх нэг зөөрийн хавар намар зуны өрөнд нэг вагончигтой хөдөө явдаг хгүй. Тэгээ гэрээ гал алдчих. Тэгээ улсаас бол гэр авсан биз дээ. Авсан. Тэр нь тэгээд бүх юм аа ердөө өмсөө уцтай болчихсон. Өмсөө уцтай болчихсон. Хэд хүүхдтэй? 2 хүүхдтэй. Хүү ах 2. Хэд настай хүүхдүүд? Нэг нь 10, нэг нь 8. 10 настай, 8 настай. Тий, сургуультай сурцгаа. За. Баярлалаа. За. Та бүхэнд тэгсээ баярлалаа. Ийм их юмор бид тус дэмжлэг болж чадсан баяртай байна. Зүгээр зү одоо маш их малтай болоорой. За. За. За энийг ямар сонгосон? Танах уу? Эднийх гадаа байгаа. Яг тэгтэйгээ ярьж байгаа байх. Гадаа байгаа. Нөгөө шинэ гэр үлөө. Нөгөө Отгонбаатар ахын хүүхдүүд мөн үү? Биш үү? Цогцсон бүр тий. Хүүн үү те? Шинэ гэр бүл болсон гэсэн. Жохон хэдтэй хүүхэд нь? 7 сар. 7 сартай. Ямар том биетэй юм бэ? Эхнэр наашаа зогсохгүй юу? Санаа зовоод байгаа юм аа. За эхнэр хүүхдтэйг ирсэн юм тий. Аавтайгаа бол нэлээд тэмцсэн гэж сонссон. Тий. Галын эсрэг нэлээд тэмцээл тэгэл Гал салхи дэндээ хошир өвчтэй хурдаа орж ирсэн. Тэгэл малаа хураагаал хоёулахнаас болохоор тэгээд малаа л бөөнөл ямцсан да. малаа өгнөл тэгэл үлдсэн. Бөөн байсан малаа тэгээд төмөр унтраахаа явж сал хэрэгэд урдаас болоод тагаал орж ирэх нь бусаж малаа бөөнлөө тэгэл тэр хооронд араас орж ирсэн. Салхи хурдтай сонлоор дэндээ хурд ирсэн. За одоо тэг Монголын төм олон ийм сайхан сэтгэлээр сайхан гэртээ улсаас гэр өглөө. За тэгээд төм олонмаа сайхан гэрий чинь цоошин тавилгатай болгоод өчлөө тийм ээ. Тийм ээ. За тэгээ малаа сайхан маллаарай. За баярлалаа. За ингээд тусал дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэндээ ажлын өнөр амжилтсэ. Баярлалаа. За сайн байна уу? За сайн. За Ирсэн үү? сайн амжилтаа. За тавилга төгсөл ямар хөө санагдаж байна? За үнэхээр гоё байна. Бас нэг ингээ гамшигт нэрвэгдсэн тийм ээ. Бас нэг та хэд бас нэг хайр 2000 төслийг зохион байгуулагч орхон танд бас тийм ээ. Бас танаа хамт олон бас нэг портроор өөрийн бас зардлаар 1000 гаруй километр ирж чинь 2 3 мянга болчихж байгаа тийм ээ. Бас нэг ингэж түгээж явж байгаа залуучуудад бас маш их баярлаа. Тэгээд бас нэг одоо гамшигын зэрэгэл төрсэн одоо бид бүхэдд бас тусдын болсон хандивын гараа сунгасан тийм ээ. Одоо Монгол улс даяар тэр хүн бүхэнд маш их баярлалаа гэдгийг хэлье да. Тий. Танах гэрээ алдсан уу? Усаас гэрээ гашаа авсан гэр авсан байгаа. Тий бай. Гэр нь одоо хоосон байгаа шүү дээ. Хоосон тий. Одоо ингээд бүүн тавилгатай боллоо. За хичнээн тооны мал алдсан. За амарчсан би өөрөө яг амны 40 гаруй өхөр 2,000 гадуутай. Адуу бол зүгээр өхөр маань бол 27,8 өхөр бол яг төлөгдсөн шатцсан. Байдалтай байгаа тий. Тэгээ одоо бүр малгүй болцсон гэсэн үг юм уу? Уу яг одоо нэг 20 эдэн өхөр байна. 20 эдэн өхөр. Гашаа гэр орон гадаа байсан бас нүгний трактор өдөгш бүүж чадсан. Цохоод бүр ягач дийлээгүй бараагүй тэгээд алдчихад. Бүр хүний трактор биш юм уу? Тий. Одоо энэ та сайн нэг очсон уугнаа гэж тий. Тэр ахын трактор манай гадаа байж байгаа. Бас алдсан тэгээд тиймэрхүү байдал төрсөө. За тэгээд биднэрт утасны дугаараа нэр устдаа бичиж үлдээч. Дахиад энэ нэвтрүүлгийг гаргахаар туслая гэсэн хүмүүс одоо энэ хүмүүсийг танилцуулаад ингээ ярьж байгаа учир нь энэ гэрүүл би туслая гэдэг хүмүүс гараад ирдэг байхгүй. Хэрвээ тэгэх юм бол танахтай шууд холбоодог чинь. Тэгээд та нар өөрсдөө өө би нэрээ нөгөө мөнгнүүдээ мартсан яваад байгаа юм шүү дээ хөөе. Баларсан юм болж шүү дээ. За тэгээд
ямар ч гэсэн одоо яг хөө гэхдээ гал гэдэг байгалийн гамшиг гэдэг бол маш хэцүү шүү дээ. Одоо хийлж ирэхгүй хийч ирдэ. Гэхдээ одоо төмөн олны сэтгэл байна. Монголчууд бие биендээ маш хайртай байна. Тэгэхээр болно, босно. Одоо удахгүй дараа жил ирэхэд манай нэг мал хаана вэ гэдэг барыг хайхаар хэмжээний маш олон тооны малтай болоорой гэсэн шээ. Баярлалаа. Таач өдрөг байгаарай. Ахиж бүү ийм гамшиг тийм ээ. Монгол улс даяар битгий бас нэг ингэж нүглээсэ гэж хүсэж байна. За энэ нөгөө отхон сүх гэдэг нэг Facebook найз маань ингээд 640 мянган төгрөг өгсөн, явуулсан. Тэгээд тэрнийх нь дээжгээд 10 айлдаа 64 мянга болгоод хувааж байгаа тий. За ингээд 64 мянга. За. Нөгөө энд айлтаа өгье хөөе. За энд нөгөөг байгаа шүү дээ. Яг мөнгө арын хаал гарах гэж шүү дээ. За энэ 64 мянга төгрөг байгаа. За энд хаана? За. За энэ ингээд 64 мянга төгрөг шүү. За. Өөр энэ айл хаана? Хаана? Оо, мумило. За. Амбул долуулаа. Тий. Сая яриаггүй л ерөөсөө. Яриаггүй. За. Гэрээ галд алдцаа. Тий. Өмсөн уцтайгаа л үлдээ ураг. Өмсөн уцтай. Хэд хүүхдтэй гэлээ? Амбул. Тий. 5 хүүхд. 5 хүүхд. Тий. Хэдээс хэднээс? Хамгийн бага нь. Оо, бусд нь сургууль. 4 настай юм уу? Дөрөвдөөс сургууль. Ааха. За тэгээ хичнээн тооны мал гал төмөрт алчуу. Одоо л өхөр бол 20 өхөр дутуу. Дутуу байна. Одоогүй тохиндоо. Бусдын бол олчих. Юу амьд байна уу гэж хайгаад сураг ажиг тавиад гордол байгаад шүү дээ тий гордлого тэгээд хон бол нэг 60 тонн гадаа эс нийтхэр 10-15 ямар та. Тэр бас болохгүй л явчих. Болохгүй байна. Одоо тэгээ үлдсэн мал байна уу? Одоо өөрт чинь байгаа. Олохгүй малнуудаа л хайгаад байна уу? Хайгаад байгаа байхгүй. Энд сая намайг ирж явхад энэ тэндгүүл хонь ямаа өгсөн л харагдаад байна л да зам дагаа. Одоо ярин шатсан хонь ямаа болонгууд яг хэнийг нь мэдэхгүй танихгүй байхгүй. Тэгэхээр энэ шатсан тийм ялгахгүй. Яг л харахад ингэ боод өгөлцсөн. Тий, бүр энэ сохон намын шорош өгөлцсөн. Тий. Тэгэхээр ерөөсөө хэнийх нь мэдэхгүй юм тий. Бас ингэ та нартай адилхан бас малгуугаа ааж айл байж л. Ямар зөндөө л манайхан 3 дугаарынх нь. За ямар ч тэгээд төмөн олны хайр шиг тэгээд та бүхэнд тусламжаа илгээлээ ш тийм ээ. За тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Болоо сайн маллаа те. Төмөн олныхаа хайр шгийг те. За баярлалаа. За хэм билээ алдар нэр Батбаатар. За гэрээ бас галд алдсан харин гэрээ галд алдсан. Амбул хідүүлээ лээ. Зургуулаа. Хэд хүүхэдтэй? 4 хүүхэдтэй. Баг нь одоо энэ нөхөр 2 настай юм те. За мал үлдсэн үү? Мал нэг 20 одоо 10-аад хүртэл нэг айлын маллаа гарсан. Тэр хэд мань шиг. Бүгдцээ. Одоо мал үлдэг юм уу? Ямар ч малгүй болцсон юм. Ингэж малчих гал байна. Батбаатар гэсэн тий. За энэ залуу бол яг үндэ одоо тэр хувьч мал ус юм уу? Аа. 20 одоо нэг 10 хөр хувь. 20-д одоо 10 хүртэл одоо айл бас гэр бүл байсан юм. Тэгээд 4 хүүхэдтэй 100% галд гэрээ алдсан, өмс цуцтайгаа л үлдсэн юм шүү дээ. Тэгээ хамгийн гол нь гэрээ алдхаас гадна бүр малаа 100% алдсан гэсэн үг. Ямар ч малгүй болсон юм байна. За тэгэхээр одоо малчин төмөн олон энэ айлын одоо утасны дугаарыг надаас ирээд туслахаар өсвөл аваад за тэгээд нэг унаг тугалч юм уу тийм ээ. Одоо Монголын малчтын сэтгэл сайхан шүү дээ. Тэгээд туслах байхаа гэж би найдаж байна. Туслаарай гэж би бас малчтайгаа уриалж байна. За усны дугаарыг бол надаас авч болно. Тэгээ холбогдорой манайхаа. Тэгээд одоо монголчууд малчид ч нь бол маш олон шүү дээ. Монголоо таараад 40 олон мянган малтай малчид байна. Тэгэхээр ерөн сая биднийг наашаа явахад 10 хонь 2 унаг өгж явуулъя гэсэн хүмүүс гарч ирсэн. Бид нар ачаа явах боломжгүй учраас за та нар өөрсдөө тэгээ нөхцөл олоог хэлсэн. Тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн одоо энэ нэвтрүүлгийг үзвэл туслая гэд ярьж магадгүй тийм ээ. Итгэлээ битээ алдаарай. За ямар ч амьд байна гэдэг нь учиртай шүү дээ. 4 хүүхэдтэйгээ гэр бүлээрээ байж гэнэ гэхээр. За ямар ч шинэ гэрээ авцсан тий. За одоо ингэ сайхан тавилгаа тавиад тэгээд өхнөөд авч удахгүй тэгээ малтаа болох бах. За амжилт. За. Энэ хүүгид нь за. За. Энэ
Мөнгөний нэг өгчтэй хөөе. Мөнгө хэлэхгүйсэн. Мөнгөний нөхгүй марчаад их. За энэ 64 мянга төгрөг. За. Тэнд ахад мөнгөний нэг өгөө ш нэрэ. Тийм үү? Эндээс хүнснийгээ багцыг Танаа хүүчээсээ авсан уу? Тэр нэрэ байгаа ш тий. За энэ 64 мянга төгрөг ш. За. За. Өөр өгөөгүй байл одоо ч тавилга нь хэд үлдсэн юм. 1 Хүн хаана гоё? Хүүсэй. Гараа. Гараа авчаа. За хүүд нь өөрт нь үгүй. Гадаа ачаан юм чинь гадаа байгаа шүү дээ. Танаа энэ ширээ сандал танах ах уу, хүү чинь ах уу өөртөө мэдээ. За залуу хүмүүс бол ийм авч байгаа. Нөгөө тэр модон ширээ байгаа шүү дээ. Бас хоёр өөр ширээ яваад байгаа байхгүй юу? Тэрийг хүүтэйгээд тохироод өөртөө авч нэзтэй. За энэ нөгөө ямар юу лээ? Дорны юу лээ? Дачин таам шиг. Юу лээ? 19-21 дугаар талбайд яадаг ч үйл ажиллагаа явуулдаг юу лээ? Дорны юу лээ? Прогресс юу лээ? Тэр айлуудад өгж байгаа ш нэрэ тэрийг өгж байгаа гэдэг нь хэлээд өгчээрэй гоогаадсэн. Дорны хөгжил транспорт гэнэ. дорны хөгжил. За наш ийшээ. Наран төрнийг дээр. За энэ одоо эдгээр айл өрхүүдэд бүгдэнд нь юу яаж байгаа юм бэ лээ? Энэ дорны хөгжил транспорт гэдэг одоо халах голын одоо энэ Дачин тамсаг буюу 21-19 дугаар талбайд одоо үйл ажиллагаа явуулдаг Монгол тээврийн компани хамт олон дорны хөгжил транспорт гэдэг компани одоо эдгээр 10 айлд өрх айлд бүгдэнд нь ингээд ийм хүнсний бүтээгдэхүүн за тэгээ хэрэглээний бүхэл юмыг ингээд бэлдээд ирсэн юм байлээ. Тэгээ намайг нэвтрүүлэхдээ бас хилээд өгч туслаарай гэсэн. Тэгээ Монгол хүмүүс бие биендээ гэж болохоор энийг нь бүр зориудаа ингээд зохон тэмдэг хэлж байгаа шүү. Тэгээд манай өрх гэр бүгднгээс нэг нэг нь аваарай. Та нарын юм шүү энэ. За. Баярлалаа амьдрал тааралцсан хүн бүхэнд баярлалаа хаз чаргал бэлгэлсэнд баярлалаа баяр чаргал бүхнийг минь хуваалцсанд баярлалаа та нартаа Чоколад гамдаа. За энэ нөгөө 640 мянган төгрөг хүн өгсөн тэрийг нь 10% аваад 64 мянган төгрөг болоод өгч байгаа. За. Одоо нэг айл үлдсэн. За энэ 64 мянган төгрөг. За. За ямар ч гэсэн бид нар бол ирээд малчтаа одоо танихгүй мэдэхгүй тийм ээ цуглуулж чадахгүй очиж мэдэхгүй учраас тэгээд яалч байхгүй одоо энэ танаа тамгын газрын одоо та хэд мань баг хасан багийн даргуудуу тий тэгээд та хоёрт маш их баярлалаа. Та охин ч одоо бас хүмүүсээ мэддэг учраас цуглуулад маш яаралтайгаар бид нэр маш хурдан энэ ажлыг өргөжүүлж чадлаа шүү дээ. Тэгээд та хоёрт ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Танай энэ сайхан сэтгэлтэй залуучууд энэ хоол 1200 км ирж манай энэ толгой яг гамшигт өртсөн нэр шаардлагатай 10 өрхөд маань одоо энэ гэрийн тавилга болон бусад эд зүйлийг тусламж өгсөн маш их баярлж байна. Бүх 3 багийнхаа 10 өрх гэрүүлийн өмнөөс энэ сайхан залуучуудын ажил үйлс нөөдрөг байхаасаа гэж хүсээрээ. За баярлалаа. Энэ зурдаа сайн яваарай. За. Өшөө их сайн хүмүүсийг бас түгээн дэлгэрүүлж яваарай. За баярлалаа. баярлалаа За ингээ манай махч хүн бүхэнд юмнууд аваад баярлалаа хаз чаргал хаж бэлгэлсэнд байна да. баярлалаа баяр чаргал бүхнийг минь хуваалцсанд баярлалаа та нартаа баярлалаа уулзаж учирсан хүн бүхэнд баярлалаа ухаарл бэлгэлсэнд баярлалаа өтгөр хүнийг минь хуваалцсан баярлалаа та нартаа Хүнийн хэн хорвоогийн хорон бүхэн ерөөлтэй хайрын нэрлийн гэгээтэй хорвоогийн урт айныг хамсатуудан өнгөрөөж буй хүмүүс та нартаа баярлалаа
Баярлалаа инээд бэлгэлсэн хүн бүхэнд. Баярлалаа итгэл хайрлсан хэм бүхэнд. Баярлалаа зүрх сэтгэл бүхнээ зориулсан. Баярлалаа та нартай. Баярлалаа амьдрал бэлгэлсэн хүн бүхэнд. За өнөөдрийн дэс хайр хоёр мут төсөл Монголынхаа бүх ард түмэнд энэ хандивт нэгдсэн бүх ард түмэнд маш их баярлалаа гэдгийг хэлье. Бид дөнгөж сая 10 айлда гэрүүдийг нь аль биесээр хүлээлгэж өгөөд 640 мянган төгрөгийг 64 мянга болгож бэлэн мөнгө болгож хувааж өгөөд маш сайхан үйлийг хийгээд гарч ирлээ. Тэгээд Монголын маань одоо энэ хандивт нэгдсэн бүх Facebook найзууд болон бүх Монголынхаа ард түмэнд үнэхээр их баярлалаа. Бид эвтэй бол хүчтэй гэдгийг үнэхээр харуулж чаддаг, хийж чаддаг. Тийм учраас бас одоо энэ малчин өрхүүд маань яг бүр хотоо харлуулад бүр ямар ч малгүй улдсан ийм айлууд байгаа. Энэ айлуудад манай малчт маань бас малаар туслаарай гэдгийг би уриалмаар байна. За баярлалаа. Тэгээд 3 гэрэл өөрсдөө хэцүү байж бас ингээд те. Баярлалаа амьдрал төгөөсөн юм бүхэнд. Баярлалаа андаа үйл бүхэнд. Баярлалаа сургамж болсон бэлгэлсэн жигүүдэд. Баярлалаа За ингээд манай явуулж байна. Ингээ малчтаа ингээ бас сэтгэлийн бэлэг гэдэг биднес тийм сайхан юм болсон. Чи бэлгэж 3 айл гинэ. Тэгэхээр баярлалаа. Сайхан сэтгэл шүтээ Монголд юм ийм сайхан шүтээ монголчуудаа. Тийм болохоор хотно харалцсан тийм ээ. Малгүй болсон энэ малчтаа бас чадлаараа малчт нь өөрсдөө төл мал өгч туслаарай гэдгийг бас уриалмаар байна.